Токиод Япон улсад амьдарч байгаа хүмүүс сонсоорой. 3 сарын 30-нд одоо ирэх бүтэн өдөр гэсэн үг. 12 цагаас 4 цагийн хооронд Bunkyo City, Токио хотод би сурвалж зохион байгуулах гэж байгаа. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын сүүлийн хэсэгт ирүүлээд уулзцгаая. Европчууд, Америкчууд юу хийгээд байна гэх юм бол өөрийгөө аюулгүй байдал эрсдэл оруулж байгаа. Яаж тэгж байгаа юм бэ гэвэл Хятадтай алцгаад үзэж байгаа. Оросуудтай муудалцаад Хятадууд Оросыг хайхгүй байхаа. Сүүлийн Европын хувьцаанууд буужж байгаа. Яг тэгж байгаа юм бэ. Энэ чартны таад юу харж байгаа юм бэ гэх юм бол S&P 500 цэнхэр зураас нь байгаа. За энэ жилийн ихээр өнөөдөр хүртэл ерөөсө суппортны хийсэн. За тэрний дээгүүр Европын Stoxx 600, Герман улсын DAX индекс буужж байна. Яагаад? Аюу энгийн зэвсгийн үйлдвэрлэгчийн компани дэшээ буужж байгаа. Яг тэгж байгаа юм бэ гэх юм бол Европ одоо өөрийгөө эдийн засаг улсуудаа эргэн зэвсэгжүүлж байгаа. За миний хамгийн дуртай шилдэг улс төрч Kaja Kallas юу хэлж байна гэвэл China must face Russia support costs. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол Хятад улс Оросыг дэмжиж байгаа. Тэгээ Оросыг дэмжиж байгаа учраас тэд нэр торгууль төлөх ёстой гэж байна. За торгууль төлөх нь үгүй хэдүүлээ одоо задлчих. За тэгээд нэмээд энэ зэвсгийн үйлдвэрлэгчийн компанидны хувьцаа нь хэр их өссөн бэ гэх юм бол эндээс харж болно заяа. Rheinmetall бүр нацистийн үеэс зэвсэг нийлүүлдэг. Rolls-Royce, Leonardo, Kongsberg, BAE Systems энэ компаниудын хувьцаа бүр ингээд тэнгэр рүү явж байгаа. Хизэнээс өсөд эхэлсэн бэ гэх юм бол энэ Орос Украины дайн эхэлснээс хойш хизээ эрчимжүүлээд эхэлсэн бэ гэх юм бол Donald Trump ирэх барьсны дараа энэ компаниуд ерөөхдөө дэшээл яваал байгаа. За энэ тогтвортой юм уу хэдүүлээ шинжлэх ёстой. Яагаад вэ гэх юм бол энэ компаниудын үйлдвэрлэл худалдаа авч байгаа зэвсэг тоног төхөөрөмж бүгдээрээ юунаас хамааралтай бэ гэх юм бол Хятадуудаас хамааралтай. За Хятад түнгэсээ юу исэн бэ гэх юм бол графитийн экспортын хориг тавьсан. За графит хаана хэрэгтэй юм бэ? Батарейн хэрэгтэй, чип хэрэгтэй. Яг энэ зэвсэг дотор юу гэдэг юм бэ гэх юм бол маш олон батарей хэрэгтэй. Дүүрэн графит одоо харин барууны үйлдвэрлэгч нар Герман, Европ графит хаанаас авах юм? Бүүмэд. За. Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол Joe Biden-ы баг хамгийн сүүлийн үйлдлийн нэг нь юу юм бэ гэвэл Tencent CATL хориг жигсаалт дотор оруулсан. Сайн Tencent юу гэдэг юм бэ гэх юм бол компьютер тоглоом, WeChat гих мэтчлээ. За, тэгээд Америкчууд юу хэлж байна гэх юм бол энэ компани Бээжингийн Батлан хамгаалтын яамтай хамтарч ажиллаж байгаа учраас энэ компани дээр одоо бид нэр хориг тавина. За, Хятад тэгээд зүгээр тайм суусна уу? Үгүй ээ. Хятад юу хийсэн бэ гэх юм бол хориг тавиагүй зүгээр экспортын хязгаар тавьсан. Юун дээр тавьсан бэ гэх юм бол бас яг адилхан Америкийн компаниуд руу бараа түүхийг нийлүүлэхгүй шүү гэж тавьсан байгаа. Жишээлбэл General Dynamics, за Boeing Defense, Lockheed Martin, Raytheon за ингээ харж байгаа юм бол ингээ дээшээ доошоо зүгээр тэр чигтээ зэвсгийн үйлдвэрлэл, зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд энэ дотор явж байгаа. НАТО-гийн зэвсэг нийлүүлдэг компани бүгдээрээ эднэр. За тэгээд эдгээр одоо юу авах боломжгүй болсон бэ? Маш олон түүхийд. Хятад миний контентыг үзсэн бол нэг юмыг мэдчихэж байгаа. Хятадууд дэлхийд даяар олборлолт, баяжуулах, тээвэр логистик, хангамжийн сүлжээ төрчтэй батсан. За энийг яаж ойлгож болох юм бэ гэх юм бол ингээ ойлгочих заяа. Мөнгөгүй байх үед, цалин бага байх үед хүн юу хийдэг юм бэ гэх юм бол ер нь бол хоолой хаана бэлтгэх юм бэ гэх юм бол өөрөө гэртээ бэлтдэг. За мөнгөтэй болоод ирэхээр юу гэдэг юм бэ гэх юм бол гадуур хоолой эхэлдэг. Кофега гаднаас авдаг. Энтэн CUMI ороод снэк мак аваад. За тэгээ Европ, Америк одоо бараг 50 хэд гаруй жил өндөр орлоготой ядуу биш байсан учраас юу хийсэн бэ гэх юм бол тэр муухай ажил, тэр байгаль орчноо сүрүүлдэг, тэр бохор хар ажил хийхэ болоод тэд нэр олборлолт, хангамжийн сүлжээ, баяжуулах, үйлдвэрлэлийн бүгдийг нь хаашаа явуулсан бэ гэвэл гадагшаа явуулсан. Хэлөө явуулсан бэ гэх юм бол Хятад руу явуулсан. За. Тэгээд жишээлбэл Америкийн том усан онгоц, хүлэг бүх зэвсгэн дотор дэндүү их Хятадын түүхийд байгаа. За чип мэс эхлээд батарей, за тэгээд антимони, галлиум гих мэт таад миний контентыг үзсэн бол ингээ энийг тэр чинь мэдж байгаа хаа. 2019 онд Америкийн Батлан хамгаалтын яам энийг урьдчилан мэдээд заяа. Нэг том компанид Giovanni гэдэг компанид $400 сая гэрээ өгсөн. За энэ $400 сая юунд зарцуулах хэрэгтэй байсан бэ гэвэл манай хангамжийн сүлжээ, манай худалдан авалтын сүлжээ, манай зэвсгийн систем, манай үндэсний аюулгүй байдал
Тэ хэр их Хятадаас хамааралтай юм бэ гэсэн одоо 400 сая доллараар энэ компани 5 жил судалгаа хийгээд өнгөрсөн жил ер нь бол судалгаагийнхаа тайлан дэлгэсэн. За юу гараад ирсэн бэ гэвэл бид нар бараг тэр чигтээ Хятадаас хамааралтай. Бидний ашиглаж байгаа зэвсэг тоног төхөөрөмжийн тэ нийт түүхийд тоног төхөөрөмж сэлбэгийн 40% нь Хятадаас авдаг юм байна гэсэн. За зүгээр нэг Ford class aircraft carrier таад мэдж байгаа онгоцыг ингээд зөөдөг тэ нисдэг одоо онгоцны буудлага гэх юм уу да. Бараг 6500 гаруй хятадын чиптэй. За энэ чартыг би таад бас үзүүлчихсэн. Жишээлбэл F-18 Hornet тэ онгоц та хэдэн чиптэй юм бэ? За 5000 гаруй чиптэй. Ford class carrier 6 7 8000 чип энэ бүгдийг ханаас авдаг юм бэ гэх юм бол Хятадудаас авдаг. За энэ дээр бас дахиад Lockheed Martin, Northrop Grumman, Boeing, General Dynamics, гэх мэт Raytheon эдгээр бүгдээрээ хаанаас юма татдаг юм бэ гэх юм бол энэ баруун талдаа 6 305 13 ширхэг CN China-гаас худалдаа авдаг. За тэгээ нэг юм асуучих заяа. Оросуудаа муудалцаад Хятадууд Оросыг хаях уу? Хаяхгүй баха. За тэгээд Kaja Kallas энэ миний бодохоор хамгийн авьяастай хамгийн ухаалаг Европын улс төрч ингээ хэдэн эсрэг юм яриад ах юм бол эднэр ерөөхдөө жинкнээсээ шин зэвсэг үйлдвэрлэх чадах юм уу? Бараагаа худалдаа авч чадах юм уу? Тэ хэмээс энийг авах юм бэ? За эсвэл энийг бид нэр өөрөө хийчихнэ. Өөрийнхөө хоолоо гэртээ хийнэ гэх юм бол эднэрт галт тоогоо байхгүй, хүргэгч байхгүй, тоогоомогоо юу ч байхгүй заяа. Тэгснэ өөрөө хийн гэж байна. За тэгээ Америкчууд аюу ухаантай юу хийж байна гэх юм бол Tencent компани дээр хориг тавьж байгаа мэдхүү. Би нэг ягсан ойлгохгүй. Тэгээ юу гэсэн үг юм бэ гэвэл магадгүй Америкийн төрийн ажилтан гар утсан дээр League of Legends ч юм уу өөрийнхөө компьютер дээр League of Legends тоглоомыг суурилж болохгүй юм уу? Тэгээ яг гэх юм бол энэ Tencent-ийн номер 1 одоо компьютер тоглоом гэсэн үг. Эргүүлээд Америкчууд юу авж байгаа юм бэ гэх юм бол Tomahawk cruise missile. За маш хүчтэй, маш хэрэгтэй. Тэ одоо Houthis руу одоо пуужин ямар пуужин явуулж байгаа юм бэ гэх юм бол Tomahawk пуужин явуулж байна. За Америкчууд компьютер тоглоомыг хорж гин Хятадууд энэ Tomahawk янз бүрийн пуужин ямар янз бүрийн онгоц чипийн үйлдвэрлэл худалдаа авалтыг хорж ах шүү байна. За тэгээ Европ Airbus одоо бүр хувийн хөвчлөлд нийлүүлдэг онгоцны үйлдвэрлэлийнхаа ачаалал дийлэхгүй байна. За нэмээд одоо зэвсэг үйлдвэрлэнэ гинэ. За тэгээ Airbus гэдэг онгоц бас өөрөө хаанаас тоног төхөөрөмж сэлбэгүүд худалдаа авдаг юм бэ гэх юм бол тий Хятадаас. За тэгээ European Defense Stock SOAR одоо пуужинтж байгаа өсөж гин одоо жишээлбэл өнгөрсөн 7 хоног BAE Systems бараг 15% өссөн. Францын Thales тэгээ өнгөрсөн сарын хугацаанд 16% өссөн. Германы Rheinmetall бүр ингээд дээшээ пуужинтж байгаа. Хэрнээ энэ хэр тогтвортой юм бэ? За тэгээ Хятадууд улам их энэ түүхийдийг хязгаарлаад байгаа. Технологийн дайн, чипийн дайн, химэл ойхооны дайн. За тэгээд жинхэнэ одоо мөнгөн валют төлбөр тооцоо геополитикийн маргаан болж явах үедээ Европчууд Америкчууд юу хийгээд байна гэх юм бол өөрийгөө аюулгүй байдал эрсдэл оруулж байгаа. Яаж тэгж байгаа юм бэ гэвэл Хятадуудаа алцгаад үзэж байгаа юм. Жишээлбэл те өмнө хэлжсэн antimony, gallium, germanium дөнгөж сая тангстеныг ерөөхдөө хорьсон. За тангстен хорих нь ямар ач холбогдолтой юм бэ гэх юм бол их бууны сум дотор маш их хэмжээний тангстен ордог. Тангстен байхгүй юм бол заяа их бууны сум бас байхгүй гэсэн үг. За тэгээ ерөөхдөө энэ хувьцааны үн ханшны өсөлт хэр тогтвортой юм бэ гэх юм бол би жоохон эргэлзэж байгаа. Жишээлбэл түүхэд ерөөсөө байхгүй үйлдвэрлэлийн хангамжийн сүлжээ худалдаа авалт угсралт тэр чигтээ Хятадаас хамаатай болцсон байгаа учраас хизээ нэг цагт энэ тэнэг улс төрч энийг анзаарах бах. Одоохно Kaja Kallas-угаас доогуур дээгүүр юу болж байгаа юм ерөөсөө мэдэхгүй үйлдвэрлэл дотор болж байгаа юм мэдэхгүй. Эдгээр одоо 500 тэрбум евро 1.8 еврогийн төсөв баталж болно. Гэхдээ дараа нь тэр мөнгөтэй суугаад худалдаа авалт угсралт хиймээр байх үедээ түүхийдээс авахуулаад тий тоног төхөөрөмжөөс авахуулаад аль нь ч олдохгүй юм байна. За тэгээ удахгүй энэ мэдээлүүд нь гараад эхлэх байх та тэнийг урьдчилан мэдж байгаа. Тийм учраас магадгүй энэ зэвсгийн компани руу их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс баг зэрэг тий болгоомжлох цаг байж магадгүй. За bye. Японоос мэд хүргэе. 3 сарын 30-нд Токио хотод ямар сургалт болох гэж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын анхны шатны сургалт. За энэ дээр би заах юм бэ гэх юм бол ер нь хувийн санхүүгээ хэрхэн зохион байгуулах ёстой. За нэмээд би өөрийнхөө харилцагчийн түүхээсээ та хуваалцсан. Ямар түүх хуваалцсан бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчийн түүх.
Тэрнээсээ та юу сурах юм бэ гэх юм бол юу дөөрэж болох юм бэ? За нэмээд би юу заах юм бэ гэвэл миний хамгийн муу хөрөнгө оруулагч, хамгийн олон алдаа хийсэн, хамгийн их мөнгө алдсан харилцагчийн түүхээс бас уулзсан. За тэрнээсээ юу сурах боломжтой юм бэ гэх юм бол юу хийх ёсгүй юм бэ? За тэгээ сүүлийн хэсэг хэдүүлээ юу ярих юм бэ гэвэл дадал зуршилтай яаж болох юм бэ? Хувийн санхугаа хэрхэн урт хугацаанд зохион байгуулад тэгээд санхүүгийн аюулгүй байдал тэгээд санхүүгийн эрхчлөөнд хэрхэн хүрэх боломж талаасаа би та хэдэд стратеги, арга барил, үзэл бодол тэг чадхаараа бүх юма хуваалцсанаа. За энэ сургалтын дээр би бас хэдэн ном авчин та ном сонирхож байгаа бол бас шууд авч болно. Сургалт дуусныхын дараа ойролцоогоо 6-7 цагт би үлдсэн байх ах, та ч гэсэн үлдсэн байх ах. Тэгээд хамт хоолнд орё гэх юм бол бас боломжтой шүү. Тэгээд магадгүй компани. За бүртгэлийн линк доор байгаа тэн дээр дэлгэрэнгүй хаяг, төлбөр шилжүүлэх, судалгаа, баталгаажуулах, наривчлсан хаяг бүх юм байгаа. За линкэн дээр дараад тэгээд Токиод уулзцгаая. Сайонара.